Нууц юм ярьсан уу та хоёр? Нууц надад хэлж болохгүй юу? Басна. Чамд ойрын хугацаанд ч юм уу урт хугацаанд авахыг хүсэж байгаа зүйл байгаа юу? Ойрын хугацаанд нөгөө бүжгийн тэмцээнүүдэд ордог болохоор бүжгийн хувцас хийлгэх шаардлагатай байдаг. Би ийм том лалагийн төрлийг авах туртай. Бүр хамгийн том нь уу? Тий. Би ч бас Өмнө нь бол том болоод машин лав гэж бодсон. төгөлдөр хуураар хичээлдэг. Тэгээ би бас роял авахыг хүсдэг. Авахыг хүсдэг нэгэн байгаа л та. Гэтэ тэр нь авил үнэтэй. Би чамд маш гоё юм хоёр сонголт танилцуулъя. За. За та хоёр маш анхааралтай сайн сонсоод ойлгохыг хичээгээрэй. За юу. За эхний мөнгөтэй болох арга нь бол хадгаламж. Хадгаламжийг сонсч байсан. Хадгаламж гэж юу вэ? Ийм хайрцаг байдаг. Тэр нь цуглуулдаг мөнгө. Хүүхдүүдийнхаа нөгөө нэг бас өөрийнхөө мөнгүүдийг тэнд хадгалдаг. Хөрөмтлөл үүсгээд тэгээд хэрэгтэй болох үед тэрнээс ингээд авч болохоор Яг чиний хэлснээр яг зөв. Чи ингээ мөнгөө хадгалуулаад жишээл мөнгөний гахаа гэж бодъё заяа. Чи тэн дотор ингээд мөнгөө хадгалаад тэнгуут мөнгөний гахаан чамд за чи надад мөнгөө хадгалуулж аваад баярлаа содоо гэд мөнгөний гахаан бас чамд ингээд мөнгө хийгээд байна. 20,000-ыг хадгаламжинд хийлээ гэж бодоход тэгээд нэмэгдээд байна гэсэн үг үү? Тий. Яаж? Тэр хүмүүс нь бас та хоёрын өмнөөс ингээ мөнгө хийгээд идэх байхгүй юу? Тэгэхээр та хоёр мөнгөө хийн дээрэс нь бас мөнгө ингээд жоохон нэмэгдээд идэх байхгүй юу? Чамаас маш их хичээл зүтгэл гарах хэрэгтэй байна тийм үү? Мөнгөө хадгалаад юмд өрөхгүй яг маш хэрэгтэй болчвол мөнгөө жоохон өрөөд үлдсэн мөнгөний бол чи маш сайн хадгалах хэрэгтэй. Маш төвчээр гарах хэрэгтэй. Удаан хугацаанд бас хүлээх хэрэгтэй байна тий. Хоёр дахь сонголт нь болохоор хувцас гэж байдаг. Загаж юу вэ? Та хоёр ийм жижигхэн зүсэн бялгуутай гэж бодъё заяа. За. Та хоёр яг толгоонд ингэ нүдэнэ боддоо. Жижигхэн зүсэн бялгуутай. Тэгээ тэрийг бүр том болгоод зарж болно. Ямар санагдаж байна та хоёр? Гай. Хүлээгээд, өрөхгүйгээр, идэхгүйгээр хүлээгээд зүсмээ бүр том болгож болдог байхгүй юу? Чи ер нь хувцаатай юу? Хувцаа байгаа юу чамд? Бага 1072 хувцас гээл яваад идэг. ер нь бол ингээд хувьцаа нь тодорхой хэмжээгээр тэгээ үнэтэй байдаг. Ингээ авах тэгээд ирээдүйд том болохоор амар их мөнгөтэй болдог. Тэр хөдөлтөж авсан хувцаагаа сайн компанид өгвөл ингээд мөнгө нь өсөд байна. Харин муу компанид өгвөл мөнгө нь алга болсон гэсэн. Хувцааны талаар ерөнхий ойлголтыг нь бол маш сайн мэдх юм байна. Үнэт цаас өөр хувцас авмаар бол ямар нэгэн байгууллагын компани хувцас авч болдог байхгүй юу? Хамгийн гол нь маш зөв компаниас сонгох хэрэгтэй. Тэгээд тэр компани үнэхээр сайн ажиллаад нөгөө дарга нь сайн ажиллаад ажилтсан сайн ажиллах юм бол хувцас нь тоёрт маш их хэмжээний ашиг өгч болно. Чи 5,000 төгрөгөөр авлаа. Тэгээд нөгөөх нь 10,000 болчвол чи нөгөөтгөө зараад тэгэхээр ашиг хийж болно гэсэн үг тийм үү? Гэхдээ хэрвээ буруу компаниас сонгол бас мөнгө авахгүй ч хийж магадгүй. Тийм эрсдэлтэй. За одоо би чамд юм 3 сонголт санал болгож байна. Эхнийх нь бол хадгаламж. Хоёр дахь нь бол хувцас. Гурав дахь нь болохоор би та хоёрт ингээд мөнгө өгье. Тэгээд тэр мөнгөөрөө та хоёр тартай юм хийчихлээ. Магадгүй тэр тоглоомоо авч болно. Тоглоомд нь мөнгө нь хүрэхгүй ч гэж магадгүй. Чамд ирээдүйд хэрэгтэй юм хэрэгтэй юу? Эсвэл яг одоо л чамд ингээд ашиг хийх хэрэгтэй, мөнгө хэрэгтэй болоод байна уу? Чи тэрийг маш сайн бодоод тэгээд сонголтоо. Хэлээ штэ. Нэг хамгийн штэ. Нэг цоглол гэсэн мэт. За, хадгаламж. За та хоёр яг юу сайн ярьсан бэ? Нууц юм ярьсан уу та хоёр? Нууц надад хэлж болохгүй юу? Миний хувьд бол хадгаламжийг сонгож байна. Би хувцааг нь сонгож байна. Мөнгө надад ингээд хордоо хугацаанд үрдэх юм болов гэж ингээд айгаад байна. Тэгээд хувьцаанд болохоор тэрийг өсгөж болно гэж бодож байна. За. Яг мөнгийг сонгоогүй юм. Тэрийг нь хэлчих. Яг мөнгө авах. Өөндий сонгоогүй гэсэн. Бүр их болгон гэд
Тийм нэг мөсөн. Нэг мөс нь том болох гэх Тийм том тоглоом авах гэдгсэн нь. За чи маш сайн бодож байгаад хадгаламж сонгосон учраас манай ард актив хадгаламж зээлийн хоршооноос чамд ийм хадгаламж нээж өгч байгаа. Тэгээд тэр дотор нь 100 сая төгрөг байгаа шүү. За юу. Бид нэр чамд ингээд нээж өгөөд мөнгөний хийцэн. Тэгэхээр чи яах вэ одоо? Робот мөнгийг цолол. Чи ингээд хувьцааг сонгосон юм чинь манай ард санхүүгийн нэгдлийн зүгээс хүүхдийн баярыг тохиолдуулаад чамд 100 сая төгрөгтэй дүүцхүү зүнлэгээтэй юм ард санхүүгийн нэгдлийн хувьцааг бэлгэлж байгаа шүү. За юу. За тэгээд чамд урт хугацааны хөрөнгө оруулалт хийсэнд баяр хүргэе. За баярлалаа. За чамд баярлалаа. Нэг ч хүүхэд бэлэн мөнгө сонгосонгүй шүү те. Одооны хүүхдүүд нэр амар лаг юм аа.